Амрыг ирээ үзэгчтэй та бүхэн сайхан амарцгааж байна уу? Эх орныхоо аюулгүй байдал тусгаар тогтнолын төлөө баттай зогсож өөргөө амжилттай гүйцэтгэж байгаа цэрэг дайчдынхаа үүрэг гүйцэтгэлийг цаг алдалгүй үзэгч танд хүргэж байдаг. Дуулга студийн уран бүтээлчдийн эх орны төлөө нэвтрүүлэг эхлэж байна. Хүлээн авч үзнэ. Хааны эрэлт 2016 олон улсын эхий дэмжих ажиллагааны сургууль дадлага өнөөдөр зэвсэг түвшний сургуулийн нэгдсэн төвд нээлттэй эсэн. Тус сургуулийн хүрээнд эмнэлэг хүмүүнлэг болон барилга инженерийн ажлууд явагдаж ирсэн. Энэ жилийн барилга инженерийн ажил нь Монголд анх удаа Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулалтаар 45 хүүхдийн ортой дотор байрны барилгын бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгээ өгөхөөр ажиллаж байна. Төв аймгийн 100 мод сумын зүүн дэлгэр баг төвөөсөө 5 км-ийн алсад оршдог. Зүүн дэлгэр багийн 4-р сургууль 380 гаруй хүүхэд 60 гаруй багш сурган хүмүүжүүлэгчтэй. 2016 оны 2-р сарын 29-ний өдөр 45 хүүхдийн ортой дотор байр барих ажлыг зэвсэг түвшний 338 дугаар анги эхлүүлжээ. Дотор байрны барилгын ажил дээр Америк нэгдсэн улсын 60 гаруй цэргийн албаагчид энэ сарын ихэр ирж дотоод засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар барилгын гүйцэтгэл 90% явагдаж байна. Энэ барилгууд үндсэн хийцэн үед ердийн тоосон бүтээцтэй, угсрал училттай ердийн барилга. Одоо Америкийн цэргийн албаагч нар үндсэндээ 5 сард ирсэн. Ирэхэд бол манайх бол дотор шаварлагын ажил дууссан. Дотор заслын ажиллаар Америкууд дотор заслын ажилд орсон байна. Мөн доторлын сан захилгаан угсралтай ажлууд хийж. За бид ерөнхийдөө 60 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Америк нэгдсэн улсын тэнгисийн явган зэрэг. За зэвсэг түвшин мөн усан зэрэгээс бас зарим бүрэлдэхүүнүүд байгаа. За ихэнх бүрэлдэхүүнүүд нь барилгын төрөлсөн мэрэгчлээ. За тодорхойлж хэлэх юм бол одоо можаанууд, цахилгаанчин, за сан техникч гэх мэт тийм тусгай мэрэгжлийн хүмүүс бас авчирсан байна. Зэвсэг түвшний тэг 16 дугаар бригадын офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдын 60 гаруй хүүхдүүд зүүн дэлгэр багийн 4-р сургуульд суралцдаг. Тус бригадын бие бүрэлдэхүүн болон сургуулийн хамт олон хүүхэд багчууд сурч амьдрах байр чинээр байгуулагдаж байгаад талархалтай хандаж байна. Аймаг орон нутгийн зүгээс бол энэ барилгынхаа гадна шугам сүлжээний асуудал, дулаан цэвэр бохрын асуудал, за дээрэс нь зураг төсвийн үн зардал гэх мэт 50 гаруй сая төгрөгийг бол аймгийн зүгээс бас гаргасан. Ер нь бол энд одоо манай аймаг орон нутгийн удирдлагууд бол бас онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Би гэрээсээ халаа болохоор ийм гоё дөр барьж байгаа болохоор би маш баяртай байна. Манай улсад 13 дахь жилээ зохиогдож цар хүрээн уламт хэлсээр буй хааны эрэлт 2016 олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль дадлагын эмнэлэг хүмүүнлэг болон барилга инженерийн ажлын хүрээнд анх удаа амжилттай хэрэгжиж буй шинэ дотор байрны барилгыг энэ сарын 30-ны өдөр хүлээлгэн өгнө. Зэвсэг түвшний 327 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ангиас тэтгэвэр чөлөөнд гарсан Ахмад буурлуудынхаа нийгмийн асуудал, аж амьдралд анхаарал хандуулан шат дараалалтайгаар шийдвэрлэж ирсэн. Энэ удаад ангийн удирдлагын зүгээс Дорнод аймгийн төвд Ахмадуудаа зориулан Ахмадын өргөөтэй болгосон үйл явдал боллоо. Зэвсэг түвшний 327 дугаар анги 80 гаруй Ахмад буурлуудтай. Тус ангиас тэтгэвртэй гарсан бэлтгэл, ахлагч сэлэн сайхан хүүхдүүдтэйгээ хамтран ангийнхан Ахмадуудад уг байрыг бэлгэлжээ. Харин 327 дугаар ангийн удирдлага бие бүрэлдэхүүн Ахмадуудад зориулсан өргөөнд бүрэн засвар хийж, дохижуулан хүлээлгэж өгөх арга хэмжээ боллоо. Миний ээж аав цэргийн ус байсан. Миний аав манах бүгд Монгол улсын баатар чогдон гэж юм. Би өвдөлтөйгээ ярьж гаад Ахмадуудаа юм байр бэлгэлжсэн. Тус ангийн Ахмадын зөвлөлөөс Батлан хамгаалах яам зэвсэг түвшний Жанжин штабын Ахмадын хорооны дарга нартай холбоотой ажиллаж, санал хүсэлтэд уламжлан асуудлуудаа шийдвэрлүүлэн ирсэн. Мөн анги байгууллагатайгаа харилцан уялдаатай ажиллаж, Ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэн өөрсдийн мэдлэг туршлагаа зориулж явна. Манай энэ цэргийн ангийн Ахмадууд бол залуу үеийг цэрэг эх орон үзлээр хүмүүжүүлэхэд өөрснөө биеэрээ оролцож, биеэрээ үлдгэрлэж явсан ийм сайхан хүмүүс өчөөдөө.
Тэгэхээр энэ хүмүүсүүдийн маань одоо энэ сайхан арга туршлагад дэлгэрхэд ихээхэн ач холбогдолтой болно гэж бид үзэж байгаа юм аа. Залуу эдэр нусаа эх орон Батлан хамгаалах салбарынхаа төлөө зориулан явсан зэвсэг түвшний 327 дугаар ангийн Ахмадууд ийхүү уулзалдан хурж суух дохлог өргөөтэй болсондоо сэтгэл дүүрэн байна. Энэ сарын 16-ны өдөр цэргийн улс төрийн байгууллагын 95 жил дээд боловсралтай улс төрийн ажилтан офицер бэлтгэж эхэлсний 40 жилийн түүхтэй тохиолоо. Энэхүү өдрийг зэвсэг түвшний соёл хүмүүжлийн ажилтны өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Цэргийн улс төрийн ажил буюу одоогийн нэршлэр соёл хүмүүжлийн ажилтан нь зэвсэг түвшний бие бүрэлдэхүүний сэтгэл зүй ёс суртахууны доктортой байдлыг хангах, эх оронч үзэл сурталыг цэргийн алба хаагчдад төлөвшүүлэх үндсэн үүрэгтэй. Тус баярын өдрөөр цэргийн улс төр соёл хүмүүжлийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах, эх оронч үзэл хүмүүжлийг залуу хойжууд төлөвшүүлж, эзэмшсэн мэргэжлээр бахархах Ахмад ажилтнууд үеийн төгсөгчдийн хэлхий холбоог бэхжүүлэхэд чиглэгдэжээ. Энэ жил Батлан хамгаалалтын сайдын тушаалаар цэргийн улс төрийн ажилтныг албан ёсоор энэ 5 сарын 16-нд тэмдэглэж байгаа юм. Анх бол сургууль боловсруулалт гэлтсэн уу? Одоо 5 сарын 16-нд байгуулагдсан байдаг. Тэгээд энэ өдрөө өгтөж бид нар бас чамгүй ажлуудыг хийлээ. Улс төрийн ажилтны одоо нэгдсэн эвлэг гэдэг төрийн бус байгууллагыг байгуулад энэ одоо ажлынхаа хүрээнд эрдэм шинжилгээний хурал, за цэргийн улс төрийн байгууллагын өнөөдрийн соёл хүмүүжлийн ажилтнуудыг сургаж бэлтгэх одоо цаашдын бодлого чиглэлийн талаар зохион байгууллаа. Ойг тохиолдуулан Батлан хамгаалах яамны харьяа Монгол цэргийн музейд үе үеийн цэргийн улс төрийн ажилтны түүхэн гэрэл зураг, баримт бичгүүд дэглэгдсэн юм. Мөн энэ үеэр офицеруудын ордны соёлын төвөргөнд баярын хурал хүндэтгэлийн тоглолт боллоо. Энэ өдөртөө зориулж түүхэн тэмдэглэлт ойнуудыг бас тухайн үеийн одоо цэргийн ерөнхий дээд сургуулийн төгсөгчд гадаад сурч төгссөн хүмүүсийн үйл амьдралыг харуулсан фото зургийн үзэсгэлэн олцоо зургаар хийсэн. Эдүүлгийн зүйл бас тухайн үед одоо соёл олон түмний ажилд хэрэглэгдэж байсан техник хэрэгсэл, зургийн аппарат, бусад юмнууд мөн зарим одоо төгсөгчд бол өөрсдийнхөө амьдралыг харуулсан фото зургийн альбом ийм юмнуудыг хийж тавьсан байна. Монгол Улсын цэргийн улс төрийн байгууллага Цэрэг дайштыг альваад зоригжуулан хөдөлгөгч хүчин байж, үзэл сурталыг номлогч, соён гэгээрүүлэгч, их хаадын шадар түшээд, комиссар бол өнөө цагийн соёл хүмүүжлийн ажилтан сэтгэл зүйчд юм. Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудын дунд 4-р жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн Монгол цэргийн Жавха уралдааны 2 дахь шатны шалгаруулалт өнгөрөх 7 хоногт Батлан хамгаалахын их сургууль дээр боллоо. Энэ жилийн уралдаанд 31 анги байгууллага оролцсноос 2 дугаар шатны шалгаруулалтад 9 анги шалгаран үлдсэн байна. Энэ жилийн уралдааныг цэргийн хотхны догчил, цэргийн алба хаагчдын бие бэлдрийн стандартыг биелүүлж байгаа байдал, анги салбарын жагсаалын жигдрэлт гэсэн үндсэн 3 үзүүлэлтээр шалгаруулжээ. яагаад өнөөдөр энэ уралдааныг зохион байгуулах ерөөсөө 3 зорилго тавьсан. За нэгдүгээрт нь бол орон нутгийн төрийн захиргааны байгууллага, цэргийн байгууллагуудад дэмжлэг үзүүлнэ. Хоёрт нь цэргийн албанд ирэх хүмүүсийн аюулгүй байдал тогтчлолтын дээр нь анхаарай. За гурав дахь асуудал нь юу гэхээр ерөөсөө идэвхийг өрнүүлэхийн хажуугаар цэргийн анги байгууллагуудынхаа одоо тогтчлолт ариун цэвэр соёлжилт байна гэдэг бол Улаанбаатарт өөрөө бас тодорхой нэг хэсэг нь дээд түвшинд хүрж байна гэсэн ингэж харагдаж байгаа. Монгол цэргийн Жавха уралдаанд 3 дахь удаа оролцож байна. За өмнөх жилүүдэд 2014 онд шагналт 4-р ангид шалгарч байсан. За өнгөрсөн жил шилдэгээс ангид шалгарсан. За энэ жил бас манай ангийн хамт олон амжилтаа ахиулж бас ихний одоо байрууд шалгахын зорилттой байд ажиллаж байна. Монгол цэргийн Жавха 2016 уралдааны үзүүлэх тоглолт эргэн цэргийн бахархлын өдөр буюу 5 дугаар сарын 28-ны өдөр Чингисийн талбайд болох юм. Тэмцээний эхний 3 байранд шалгарсан ангийн захирагчийг орон сууцаар шагнаж, шалгарсан ангиудад эмнэлгийн тоног хэрэгслийг олгоно. Дуулгастуудын уран бүтээлчид эх орны 100 аймагуудад томилолт өгөртлөн ажиллаад ирлээ. Наран ургах зүгт байрлах зэвсэг түвшний анги байгууллагуудын цэргийн сургалт бэлтгэл үйл ажиллагаа, цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлын талаар бид сурвалжилсан юм. Харин энэ удаад 2016 оны 1-р ээлжийн цэрэг таталгаар Дорнод, Сүхбаатар, Хинтээ аймагуудад татагдан ирсэн шинэхэн байлагчдынхаас тээдлийг хүргэе. Таавал цэрэг биелүүлнэ. Яг саяных шиг. Ойлголоо. Ингээд цаашаа хөгжлөө явна. Хоолнд орох.
алхах гიშхээ хүртэл хүнээр заалгаж, алдаагаа бусдаар хэлүүлэх шинэхэн байлдагчид эх орныхоо төлөө цэргийн алба хаах болсон нь тэдний бахархал. Илүү их олон гэж бодож би ирсэн. Би одоохондоо манай үеэр намайг хотод байгаа гэж бодож байгаа. За мачууны зэрэглэг дээр маань дэл дээрээ л ах сайхан л байдаг л та. Гэтэ гэртээ үл би зөө утас нийлүүлж үзэх. Цаддгүй гэсэн цаадаа заримдаа барахгүй. Би бол өмнө бол дандаа нэг шар будаа гидс мэдсэл иддэг байх гэж боддог гэсэн. Харин бүр гоё амттай. Нэг жил би өөрийгөө дайчилж чадна гэж бодож байна. Залуусын өмнөө тавьсан зориг төвчээр хүсэл эрмэлзэл бүхэн нь аливааг төвгүйхэн даван туулна. Би Энтэй аймгийн Баян мөнгөсөн бас 2016 оны 1-р жилийн цэрэг татлагаар энэ ангид хуваарлагдсан ирсэн. 91 он чинь 327 дугаар анги дээр ирсэндээ маш баяртай байна. Ирэх жил байгууллагын 20 жилийн цэрэг анги зэвсэг төвчний үүн тохиолдол албан татагдсандаа баяртай байна. Өчигдөр шөнтөө нийлээд 9 онсон. 9 оногтой алхаа гიშгээгээ жигдрүүлээд явж байна. Мөдстэй хүн харахад их сайхан харагдсан дөрөв төвцтэй. Цэрэгт явхад ерөнхийдөө нууц хумсдаг л байсан. Өөрөө ирээд яг цэргийн талбай дээр жигсаад баруун зүүн хөл гар өргөд явхад үнэхээр баяртай. Монгол улсын иргэний үүргээ биелүүлэхээр өөрийн көсөл дээр ирсэн. Нэг хэлсэн үгээ хоёр сонсохгүй. Хоол нойр хоолндоо сайн л байвал аяанда болно л гэж бодож байна. Зөвлөлт холбоот улсын 4 удаагийн баатар, бүгд найрамдах Монгол ард улсын баатар, зөвлөлт холбоот улсын маршал Георгий Константинович Жукийн нэрэмжит зэвсэг түвшний 327 дугаар анги нь 1939 оны халахын голын байлдаанд оролцож, ялалтыг дарахлж чадсан анги гэдгээрээ үеийн үед бахархаж ирсэн. Би ард амьдрал тогтоол цэргийн амьдралыг хатуу чанга гэж боддог байсан. Энэ ирээд үтсэн шал өөр юм байна. Тэгэд ингээд бодоод хахад энэ цэргийн амьдралд орж ирээд яаж хэрхэн зөв зохистой сууж хооллох, хувцаа яаж зөв өвхөж тавих, яаж дэг журамтай байх. Тэгээд тэр талаараа бас их одоохондоо инех их юм сураагүй гэсэн бас их тэр талаараа их гоё юм шиг санагдаж байгаа. Цэргийн бол үнэхээр гоё амттай. Би бол өмнө цэрэг тохоос өмнө шал өөрөөр боддог байсан. Яг гэвэл ер нь одоо Монгол улс эзэн засгийн хямралтай байгаа. Дээрээс нь тэгээд ер нь байнга юм гидс мэдсэл дотроо иддэг байх гэж бодсон. Ирээд идээд үзэхэд миний болсноос шал өөр байсан. Гоё юм байна гэж бодсон. Хатхад анх их хэцүү байсан. Тэгээд анхандаа нөгөө ингэж барьж ойдгоо мэдэхгүй. Ингээд доошноор болчиход их бас 2-3 удаа уулуулсан. Бас арай жоохон хол хатхаад байгаа юм шүү. Ингээд ер нь ингээ хатчиход их амар юм бэл. Дорндын тал нутаг бол эх орныхоо тусгаар тогтнолыг газар шороо уул усаараа хамгаалсан Монголын үнэтэй, түүхтэй, хүндлэм сайхан газар билээ. Олон зуун цэрэг ирсэн цог хэмрийн бэлэгдэл болсон зэвсэг түвшний 327 дугаар ангид цэрэг ирс алба хаах 1 жилийн хугацаанд өөрийн зэвсэг техникээ гаргууд эзэмшин эх орон хизээдүүд нь тэрэл цагт цэргийн хэргийн мэдлэг чадварыг эд шид гарах учиртай. Цэргийн алба зохион байгуулалтаас ахуулаад бүхэл зүйлийг сурж байгаа. Одоо урд нь бол автоматаар яаж буудахыг мэддэг байсан. Одоо автоматыг мэддэг боллоо. Тэгээд төрөл бүрийн буу. Тэгээд танк, тэгээд битэрск капавитиг одоо ямар хэмжээнд ямар сум ордгоо. Тэгээд хэдэн километрээр ямар тусгалтай. Тэгээд бензинээс одоо яаж бууд суух уу? Энэ бүгдийг одоо сурж авсан. Сүхбаатар аймагт байрлах зэвсэг түвшний 338 дугаар ангийнхан биднийг очиход шинэхэн байлдагчтай хүлээж аваад хоёрхан хонжойлаа. 2011 онд Сүхбаатар аймагт шангаа татаж байсан тус анги 5 жилийнхээ ойтой ирэх 9-р сард золгох юм. Ангийн бие бүрэлдэхүүн эх орон батлан хамгаалах салбар, зэвсэг түвшнийхээ хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтын ажилд үүргээ гүйцэтгэж ирсэн. Шинэхэн ирсэн дайчид цэргийн анхан шатныхаа сургалт тэлтгэлийг эхний 15 хоногт хангаж 1 жилийн хугацаанд цэргийн албаа хаахад жинтан болно. Цэргийн албанд ирэхээс өмнө сурдаг байсан. Орсын албаны улсад Воронеж гэдэг хотод барилга архитектурын сургалт, архитектурын мэргэжлээр сурж байсан. Тэгээд сургуулиуд төгсөж ирээд эр хүний хаадаг алба биднээсийн үүрэг учраас цэргийн албанд татагдаж одоо өнөөдөр энэ ангид ирээд яж байна. Өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг энэ ч эх орондоо
зориулахын тулд би тэнд сурж мэдсэн. Тийм болохоор энэ чирээд өөрийнхөө хүчийг тий хэрэгтэй зүйлд нь ашиглана. Чадах зүйлсүүдээ бүгдийг ах орныхоо төлөө зориулна л гэж бодож байна. Бидний томилтоор авсан дараагийн анги бол зэвсэг түвшний 232 дугаар анги. Монгол төрийнхөө торгон сүргийг адгуулж ирсэн гэдгээрээ хүндтэй үүргийг хүлээдэг. Ангид шинэхэн байлдагчид ирээд дөрөв хонжээ. Зэвсэг түвшний 232 дугаар ангид дийлэнхтэй л мал малын захтай залуус татагдан ирнэ. Энэ нь тус ангийн онцлог. Би малчин айлын хүүхдээ манай аваа би морин сонирхолтой манай аав сумын алдарт тэгээ өөрөө би их морин сонирхолтой болоод энэ цэргийн албан татгцээж энэ адуун тарьцаах англи хадраган дээр гарсан. Би төрийн 9 шарга байдаг гэж сонсчлаа. Гэхдээ би амьдаар маллаж амьдаар барьж харж үзээгүй. Тийм болохоор маш их бахархдаг. Их дараахан за нэг уур нэдэлч гэвэл тэгээ нэг Монгол морь шиг биш. Тэгээ Монгол морь л нэг гараар нэг гарын доор гэдэг энэ бол тэгэхээр улам уурлах юм бол өөр дийлдэхээгүй. Тийм. Манай өөр ангаа 12 их юм болохоор цэрэг живаагүй хүнийг юусэн эр хүн гэж юусэн ярьдаггүй. Цэргийн албыг яг хаагаад хүрээд ирсэн тийм эр хүнийг болохоор яг жинхэнэ эр хүн энэ хүн өстэй жинхэнэ эр хүн цэргийн албаа хаачаад ирсэн суйртай цэргийн эрдэмтэд боловсроод ирсэн ийм хүн гэж манай тэнхийнхэн тэгж ярьцгаадаг. Эднэрийнхээ өвлөх хаа. Өвлөх байх та. Тэгээд айдас мэдс явна. За ээж аваа энэ өдрийн мэндийг хүргэе. Хүн цэргийн албан татгтнээс халбаа сайн хааж байна. Өөр ангаа 10 хэрийн хүмүүс ямар сайн юм бэ? Ямар сайн төвчээртэй юм бэ гэдгийг би харуулж чадна гэж бодож байгаа. Итгэл гэдэг үнэт зүйлээр өөрийнхөө үн цэнийг мэдэрч цаг үетэйгээр дасан зохицож эх орныхоо төлөө дахин боловсрч буй та нарынхаа цэргийн албанд нь өндөр амжилт хүсье. Бид өөрсдийн тусгаар тогтмол бие даасан байдал үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болно. Аршил юмжагийн зэдэн баг. Эх орны төлөө нэвтрүүлэг маань тодруулга ярилцлагаар үргэлжлэн хурж байна. Энэ удаагийн тодруулга ярилцлаганд маань Батлан хамгаалах их сургуулийн сургалт хариуцсан дэд захирал Хурандаа Баасан Дамбурагт оролцож байгаамаа. Таны өнөөдрийн мэнд хүргэе. Баярлалаа та бүхний өнөөдрийн мэнд хүргэе. Монгол улсын хэмжээнд ууган их дээд сургуулиудын нэг гэж тооцогддог Батлан хамгаалах их сургуулийн маань өнөөгийн цагийн байдлын талаарх та мэдээлэл өгөөч. Дэргэдээ яг ямар сургуулиудыг багтааж үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ? За Батлан хамгаалах сургууль энэ жил 95 жилийнхаа босгон дээр ирээд байна. Өнгөрсөн 95 жилийн хугацаанд сургууль маань цэргийн мэргэжилтэн бэлтгэдэг офицер бэлтгэх тогтолцоогоо сүүлийн 20 жил нэлийн босронгоо өргөн өрөөтэй болгож офицер алхаж бэлтгэх, иргэний чиглэлээр бэлтгэх болон мэргэшүүлэх сургалтууд түүнчлэн сүүлийн үед эрчимтэйгээр доктор болон магистрийн зэрэг төгслийн дараа сургалтуудад их нэлээд ач холбогдол өгж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус сургуулийн дэргэд 6 бүрэлдэхүүн сургууль, нэг хүрээлэн, за нийт 17 тэнхимийн 77 анги танхимд нийтдээ 3000 орчим оюутан сурагч сонсогч нар суралцж байна. За сургуулийн маань нийт хүчин чадал гэвэл үндсэндээ өдөр тутамдаа 3500 хүнийг сургах юм боломжтой. Энэ жилийн тухайд эсэлтийн ерөнхий журмыг та танилцуулаач. За 2016 оны боловсрол шинж ухааны сайтын тушаалаар батлагдсан оюутан эсвэлэх ерөнхий журам мөн 15 онд батлагдсан оюутны ихтэй сургуулийн эсвэлж тавигдах шаардлагын дагуу Батлан сургуулийн энэ жил нийтдээ математик суурьтай, нийгмийн ухаан, хим, физик, хөгжим урд гэсэн 6 багц хөтөлбөрөөр эзэлт авах ёстой. За хөтөлбөр болгон дээр өөрийнхөө мэргэжлийн чиглэл суурь шаардлагын дагуу бол 520-аас 580 оноо босго оноо буюу хэмжээс оноо авсан эрхээ болсон сургуулийн төгсөгч маань Батлан сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсэн орох бүрэн боломжтой. За ахлагчийн сургуулийн мэргэжлийн боловсролын хөтөлбөрт бол 10 жил эрхээ болсон сургууль төгссөн 480-аас доошгүй хэмжээс оноо авсан эрүүл бие удирдлагатай эрүүл мэндийн болон бие даасан шаардлага хангасан эрхтэй хүүхэд одоо элсэн сурцах юм боломжтой байгаа. Мөн цэргийн хөгжмийн сургуулийн дэргэд хөгжмийн урлаг, хөгжмийн уран чадвар гэсэн энэ одоо хөтөлбөр дээр маань тодорхой хувийн нэмэгтэй хүүхэд за мөн одоо дийлэнх хувийн эрхтэй хүүхэдтэй энэ 9-р ангиас болон 12 дараагийн төгссөн гэсэн одоо сонголттойгоор одоо хүүхдүүд эсвэлэх хөтөлбөрөөр батлагдж байгаа. За энэ жилийн гол онцлог бол бид нэр 2015 онд эхлүүлсэн мэргэжилтэн бэлтгэдэг биш сайн боловсрол шинэ ухааны одоо суур мэдлэг дээр тулгуурсан мэргэжлийн сонголтыг хийх одоо шинэ
тогтолцоонд шилжиж ажиллаж байгаа учраас энэ жил одоо эсэх оюутнаар эсэх залуучууд хүүг залуучууд маань эхлээд одоо математик, физик, хим гэсэн суур багц хөтөлбөрүүдээ сонголтоо ийн. За ингээ 2 жил суралцсныхаа дараагаар тэр шинжилгээний суур хичээлүүд буй багц хөтөлбөрийг хэр сонгосноос хамаарат мэрэгжлээ сонгох, мэрэгжих юм боломж бүрдэж байгаа юм асагтайгаа. Хөдөө орон нутгаас Батлан хамгаалах сургуульд элсэн орох хүсэлтэй хүүхэд залуучууд чухамхүү хаанаас мэдээлэл авахын хэн хандах ёстой гэдэг? 2015 онд баталсан эсэлтийн журмаараа бол Улаанбаатар хотод эсэлтэх, Улаанбаатар хотод түүний орчимд хайрлагдах хүүхэд залуучууд бол онлайнаар одоо интернетээр байршуулсан сургуулийн эсэлтийн програмд хандаж эсэх боломжтой. За хөдөө орон нутагт бол Монголын ихтэй сургуулийн консорциумоос гаргасан журмын дагуу аймаг болгон дээр очих консорциумын одоо эсэлтийн комиссиудад хандаж эсэнд хамрах боломжтой. Энэ үеэр бол хөдөө орон нутагт бол эсэлтийн хяналтын тооны 60 хүртэлх хувийг, за нийс Улаанбаатар 40 хүртэлх хувийг одоо хувирсан байгаа. За консорциумын шугамаар бакалаврын хөтөлбөрт хамрагдах бүрэлдэхүүн хүүхдүүд маань бол аймаг дээрээ очиод эсэлтийн шалгалт өгсөн хэмжээст оноогоо шалгуулад ингээд тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд одоо багтаж болон хүрсэн үед бол одоо эсэлтийн батламж авах боломжтой. За ахлагчийн сургуулийн мэрэгжлийн боловсролын хөтөлбөрийн хувьд бол эрүүл мэнд бие болдрын шаардлага чухал тавигддаг учраас аймаг орон нутагт засаг даргын хамгаалалт цэргийн штабын бүрэлдэхүүн маань ахлагчийн сургуулийн хяналтын тоонд багтаан эрэгтэй хүүхдүүдийг биеийн тамирын болон эрүүл мэндийн шалгалтанд орсны дараа хэмжээст оноо энэ 3 тэнцсэн нөхцөлд бол суралцах эрхийн бичиг олгож байгаа юм журамтай. За Улаанбаатар эсвэтийн ажиллагаа бол 5 сарын 5-наас эхэлсэн онлайн хэлбэрээр явагдаж байгаа. За ингээд албан ёсны бүртгэл хяналтын тоонд хүрсэн оюутнуудыг одоо баталгаажуулах ажил маань 7 сая 2-наас 6-ны хооронд одоо улс орны дараа зэрэг явагдах ихтэй сургуулиуд хамт ингээд явагдаад шийдэгдэнэ. Ер нь Батлан хамгаалах сургуулийн хувьд сургалтын орчин материалын бааз ямар төвшөнд байна гэж та удирдлагын хувьд дүгнэдэг вэ? 2010 онд явагдсан боловсролын магадлалын итгэмжлэлээр тус сургууль маань 2018 хүртэл сургалт явуулах одоо эрхээ авсан байдаг. Энэ боловсролын магадлалын итгэмжил гэдэг маань тухайн ихтэй сургуулийн байгууллагын оюутан сургалтын үйлчлэгийг үзүүлэх, багшийн болон материал техникийн боломжтой байх, эрдэмтдийн судалгааны бааз тавих гэсэн олон шалгуурыг тавьдаг. Бидний юуны дөрөвний одоо өнөөгийн өөрийн үнэлгээгээр бол 2016 оны байдлаар Батлан сургууль нь өөр дөрөө цэргийн зорилттой 14, эргийн зорилттой 7 лаборатори, дадлагын байруудаар нийтдээ өдөр тутам 2000 орчим оюутанд одоо онлайн хичээлээс гадна дадлагын болон үйлдвэр налгах хичээл явуулах боломжийг ханган ажилладаг. Түүнчлэн цэргийн мэргэжлээр сурж байгаа бакалаврын хөтөлбөрийн болон мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн сонсох сурагчид маань төсний инженери штабын дарагтаа байгуулсан гэрээний дагуу төсний Улаанбаатар хот орчмын болон хөдөө орон нутгийн төсний цэрэл мэргэжлийн тусгай мэргэжлийн ангууд дээр үйлдвэрлэлийн болон мэргэжлийн дадлага хийгээ явждаг. Энэ нь бас Батлан хамгаалах сургуулийг бус ихтэй сургуулиас ялгарах буюу төшид занг байгууллага, клиник байгууллагууд дээр яг одоо ажлын байр техникээр дадлах юм боломжийг олгодог даваа талтайгаа. За цаг үеийн үйл явдалтай холбоотой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Эх орны төлөө нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Монгол улсын Батлан хамгаалах салбар өнгөрөх өдрүүдэд үйл явдлаар дүүрэн байлаа. Мэдээллүүдийг бид нэвтрүүлэгтээ хураан болон хүргэж байна. Өнгөрөх 7 хоногт улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын Батлан хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хилцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн хүрээнд хуулийн төслүүдийн анхны хилцүүлэгтэй холбогдуулан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичих тусгагдсан төрийн цэргийн байгууллагын удирдлага гэсэн зохицуултыг нэмэх, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд байх байгууллагуудыг тодтогох, Батлан хамгаалахын яамны төрийн нарийн бичгийн дарга нь цэргийн дээд цолтой байх зохицуултуудыг шинээр нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг гаргасан байна. Улмаар дээрх багц хуулийн төслүүдийг эцсийн хилцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. Хуралдааны дэлгэрэнгүй таймыг эх 7 хоногт эх орны төлөө нэвтрүүлгээр хүргэнэ.
Өнгөрөх 7 хоногт Батлан хамгаалахын сайд цолмон Израиль улсын security технологи консультац компани ерөнхий захирал Валери Гернер тэргүүтээ албаны хүмүүсийг өөрсдийнх нь хүсэлтээр Батлан хамгаалалт яамнаа хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд Батлан хамгаалах хажуулдурын чиглэлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, агаарын цэргийн болон холбооны зэвсэглэл техникийг шинжилэн сайжруулах, цэргийн чиглэлийн үйлдвэр байгуулах талаар Израилийн талтай хамтрах боломж болцоо байгааг онцлон дурджээ. Хааны эрэлт 2016 олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлага явагдахад бэлэн болсон тухай хэвлэлийн бах хурал энэ сарын 20-ны өдөр зэвсэгтгэгчний жинжийн штабт боллоо. Олон улсын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагаанд харилцан ажиллагаа, гар нийлэмжтэй байдлыг хангах, барилга болон эмнэлгийн хамтарсан ажиллагааг зохион байгуулж, энгийн ард иргэдэд туслах, иргэн цэргийн хамтын ажиллагааг сурталчлах зорилготой тус сургалт дадлага 13 дахь жилдээ болж байна. Энэ удаагийн сургууль 5 твийн 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид оролцох юм. Сургалт дадлагын үйл явцыг бид дараагийн нэвтрүүлгээрээ онцлон сурвалжлана. Энэ сарын 20-ны өдөр Дэлхийн номын өдөр тохиосон. Тус өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах их сургуулийн номын сантай хамтран олуула уншийн номын өдөрлөгийг Батлан хамгаалах яамнаа зохион явууллаа. Тус өдөрлөгөөр Батлан хамгаалах их сургуулийн номын санд хадгалагдаж байгаа хуучин номын худалдаа, шинэ номын танилцуулга, ажилтан албан хаагчдын хувийн номын санд хадгалагдаж буй нэн ховор номуудыг солилцсон унших боломжийг бүрдүүлсэн юм. Салаа олон өчиртэй саглагар бүлүү мод болоорой. Өнгөрөх 7 хоногт бэлтгэл дэд хурандаа дорч сүрэн Улиас чацрагны төрлийн 1000 модыг зэвсэгтгчний тэг 16 дугаар бригадын хамт олонд бэлгэллээ. Бригадын бие бүрэлдэхүүн ажиллаж амьдрах эко орчныг бүрдүүлэн 1000 мод сулгасан юм. Мөн энэ үеэр хааны эрэлт 2016 сургуульд оролцож буй Америк нэгдсэн улсын зэвсэгтгчний 60 гаруй цэргийн алба хаагчид мод суулган тус бригадад өөрсдийн нэрмжэд төрлийг байгууллаа. Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах яамнаас Батлан хамгаалах салбар ба эх орончдын үндэсний үзэл хөтөлбөр, Монгол Улсын их хурлаас баталсан монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогыг салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хүрээнд өнгөрөх 7 хоногт зэвсэгтгчний анги, байгууллага, салбар нэгжийн офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдын дунд монгол бичгийн уралдааныг Батлан хамгаалах яамнаа зохион явууллаа. Уралдааны тэргүүн барийг Батлан хамгаалах их сургуулийн нууцын эрхлэгч, ахлагч Наран Чимэг, удаах байруудыг Батлан хамгаалах их сургуулийн сонсогч Одон Чимэг, Ад Заяа нар эзэлжээ. Энэ сарын 16-ны өдөр хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Монголын зохиолчдын эвлэлийн ган үзэгдэн шагналтан сэтгүүлч Яруу найрагч Төрмөнх агсны найргийн хуртай нутаг Ярав найргийн надам Баян хонгор аймаг боллоо. Наадмын тэргүүн байрыг жавхлан удаах байруудыг Эрдэнэцэг мөнх тогтох нар эзэлжээ. Хайртай шүү миний Соём сонины шинэ дугаар хэвлэгдлээ. Эрхэм уншигч та энэ дугаарын эхний нүрээс ерөнхий цэргийн өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэсэн тухай болон 40 жилийнхэн ойтой золгосон цэргийн улс төрийн ажилтнуудын баярын сурвалжлагыг унших боломжтой. Түүнчлэн Батлан хамгаалах салбарын гадаад харилцааны талаарх мэдээллийг авч, хос мэрэгжил өвөртлөн ажлынхан гарааг эхлүүлж буй зэвсэгтгчний мэрэгжлийн ахлагч үлгэх төвийн сонсогчдын цол үнэмлэхээ гардах торгон агшин хуваалцаарай. Дараагийн нүүрүүдээс хааны эрэлт олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль, бүгд найрамд Төмнөс удаавалцад явагдаж буй анмис ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын энхийг сахиулагчид Пентью хотын эмнэлгийг зассан тухай аз холоос ирсэн мэдээлэл болоод цаг завгүй захирагч офицер 2 Баясаа багш ном барлах ажилд 21 жил хүчин зүтгэсэндээ миний аав зэрэг нийтлүүдийг уншаарай.
Энэ удаагийн хувилбартай асуултын зочноор Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн сургуулийн захирал тэргүүн ахлагч Мөнхбат өргөцсөн байна. Тэрээр таны бахархал юу вэ гэсэн асуултад хоёргүй сэтгэлээр ахлагчийн албан зүтгэж тэргүүн ахлагч цолтой алба хааж байгаагаараа бахархдаг гэж хариулжээ. Бусад хувилбартай асуултад ямар хариулт өгснийг сонины шин дугаараас сонирхоорой. Батлан хамгаалах яамны харьяа дуулга студийн уран бүтээлчдийн бэлтгэсэн эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч танд баярлалаа. Та бүхэн сайхан амраарай. Баяртай.